Өдрийн мэнд хичээл 3 дээр болохоор бид өмнө үтсэн хичээл 1, 2-ын үргэлжлэл хичээл байгаа. За английн шинжилгээ ухааны судалгааны яг ямар арга зүйнүүд байдгийг, тэгээ онлын энэ ойлголтыг практикт амьтны бүлгүүдийг хэрхэн судалдаг, амьтны аймгийн судалгаа, ялангуяа Монгол орны амьтны бүлгүүдийг хэрхэн цуглуулдаг юм бэ? Ямар судалгааны арга зүйнүүд байдаг юм бэ гэдгийг багш нь хичээл 3 дээр та бүхэндээ шинэ мэдлэг олгохоор бэлдсэн байгаа. Амьтны английн явцыг хэрхэн хийдэг вэ? Ангилсан судалгаа хэрхэн хийдэг вэ? Үндсэн 3 үе шатаас тогтдог байгаа. За нэгдүгээрт нь мэдээж бид нэр тухайн бүс нутгийн гэдэг юм уу, нутаг орон газар нутгийн амьтны аймгийн судалгаа, олон янз бүрийн судалгаа хийхдээ бид юунаас эхлэх вэ гэхээр мэдээж судалгааны цэгээр зөв сонгон авна. За тэгээд тухайн орчны амьтдын цуглуулгыг хийхээс эхэлдэг байгаа. Тэгээд нэгдүгээрт нь болохоор цуглуулгыг цуглуулгаа хэрэглэх талаар хичээлээр үзье. За ер нь бол дээд цуглуулах ажил нь ангиллын нэгдүгээр алхам болдог. За тэгээд мэдээж ямар амьтдын бүлгийг, ямар бадгалыг, ямар амьтны бүлгийг судалгаас хамаарат судалгааны арга зүй, цуглуулах арга нь бол ялгаатай байдаг. Бид нэр энэ 3 дугаар хичээл дээр багш нь зарим түгээмэл хэрэглэгддэг, ялангуяа сэр нургуудын амьтан, шавжийн аймгийн судалгаанд түгээмэл хэрэглэгддэг арга зүйнүүдийн талаар шинэ мэдлэгийг олгох боллоо. За цуглуулгын бүрэн бүтэн байдал чанарт нь бол мэдээж анхаарах хэрэгтэй. За мөн тухайн бүлгийн амьтдыг цуглуулах арга зүйгээ зөв сонгоод, цуглуулсан материалаа боловсруулалтаа зөв боловсруулад, зөв хадгалаад, за тэгээд ангилсан боловсруулалтыг хийх шаардлагатай байдаг байгаа. За ангилсан судалгаанд хэрэглэгдэх цуглуулга нь ерөнхийдөө 2 төрөл байна гэж томьёолдог. Нэгд нь болохоор хадгалж байгаа цуглуулгыг хэрэглэх бэлэн каталог сангч гэдэг юм уу, шинжилгээ ухааны академийн биологи сөрлийн хүрээлэнгийн шавь судлалын секторын шавжийн каталог сан бит үзүүлэн шууд ашиглаж болох нь байна. Эсвэл судлаач мань өөрөө судалгааны цэгээ сонгоод цуглуулга өөрөө хийгээд боловсруулалт ангиллын явцыг бол өөрчлүүлэх шаардлагатай байдаг байгаа. За судлаачд ер нь өөрийн судалгааны чиглэлдээ мэдээлэл олохын тулд өөрөө цуглуулах нь хамгийн баталгаатай гэж үздэг байх нь байна. За амьтны ангиллын явц. За ангил зүйн судалгаа явуулах хээрийн судалгаанд анхаарах зүйл нь мэдээж сэр нургуутан шавжийн судалгаа хийж байгаа. Шавжийн зүйл нэг бүрээс цуглуулах тоог хэтэрхий цөөн байлгаж болохгүй. За доороо гэж бол тухайн орчинд тархсан бадгалын бүрдэл элбэг тохиолдолд 10-аас 20 шиг гэвэл цуглуулах шаардлагатай гэж үздэг. За мөн цуглуулсан зүйлийн тоон хэтэрхий цөөхөн байгуул тухайн газар нутгийнхаа олон талын шин тэмдэг хувилтыг тусгаж чадахгүй нээр статистикийн задлан шинжилгээ хийхэд бэрхшээл өчрүүлдэг гэдгээс анхаарах шаардлагатай. За амьтны ангиллын явц гэсэн мэдээллүүдэд багш нь хүргэж байгаа. Ерөнхийдөө тухайн судалж байгаа организмынхаа, зөвлөлийнхаа хэрвээ биологи хөгжлийнх нь өндгийн шат, агуулгын шат, хүүхэлдэйн шат, бие гүйцэн шатны төлөөлөл болгоныг бит үзүүлэлт болгон хадгалан авах нь тухайн ангиллын явц нь үнэн бодит гарах төр зүйн тодорхойлох нь энгийн хэлбэр болгож өгдөг ач холбогдолтой байдаг. За мөн бас анхаарах зүйл нь бол цуглуулга хийх үедээ тэмдэглэл маш сайн хөдлөх хэрэгтэй. Тухайн судалгаа хийж байгаа орчныхоо, газар орныхоо, за мэдээ амьдрах хүчнийхэн талаар, за мөн шимэгч эзэн байсан, ургамлын бүрхөвчийн талаар, цаг агаарын төлөв байдлын талаар тэмдэглэн үлдээх зүйтэй байдаг. За мөн биеийн өнгө хэлбэрхэн хувирдаг зүйлүүдэд цуглуулж авахаас өмнө нарийн тэмдэглэх, бичигэл үйлдэх, мөн бодит зургийг авах зайлшгүй шаардлагатай байдаг. Зарим тохиолдолд бид тухайн амьтнаа өхүүлэх хор бодисоо буруу сонгож авсан тохиолдолд тухайн амьтны өнгө цус нь өөрчлөгдөх, улмаар муудах зэрэг ийм үзэгдлүүд бол байдгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. За мөн цуглуулга
гүйцэтгэсний дараа заримыг нь тэр доорн тусгаалan боловсруулалт хийж бит үзүүлэн хадгалах шатанд шилжүүлэх нь зүйтэй байдаг. За ер нь бол шавжийн ангил зүүн судалгаа хийж байгаа тохиолдол одоо дараах зүйлсүүдэд анхаарах хэрэгтэй. Цуглуулгын чанар муудах аюултай ялангуяа зуны удирдал тийм ээ. За хөл мөчин салах, өнгөн ховрох, ялзрах, хорхоод идэгдэх зэрэг одоо шин төлөвүүд байдаг гэдгийг анхаарах одоо өөрийнхөө судалгааны үнд материалыг зөв боловсруулж хамгаалж хадгалах зайлшгүй шаардлагатай. Багш нь бас энэ талын ном сургуульчийг бас хэлж өгөх зүйтэй гэж бодож байна. За нэрд одоо шавж судлаач Намхаад орж багшийн шавжин дээр бол тийм ээ шавж одоо цуглуулах тодорхойлох арга зүй гэж ном байдаг. Энэ дээр одоо шавжийг хэрхэн цуглуулахын, ойн шавжийг хэрхэн цуглуулахын, хөсний шавжийг хэрхэн цуглуулахын, усан уршин дагсан шавжийг хэрхэн цуглуулах вэ? Цуглуулсан цуглуулгаа хэрхэн боловсруулах юм бэ? Хэрхэн хадгалах юм бэ? Ямар одоо уусмал хадгалах юм бэ гэдгийг маш дэлгэрэнгүй тайлбарж бичсэн ном байдаг. За мөн одоо альва цуглуулганд хийхдээ цуглуулгын хаяг этетикийг маш нарийн юмбар бичиж үлдээх зайлшгүй шаардлага. Английн одоо дараагийн үе шатны мэдээж төрөл зүйлийн тодорхойлох гэсэн үндсэн ойлголт бий. За тодорхойлох нь английн гол чухал ажил байгаа. Мэдээж альва нэг бүлгийн одоо организм амьд биед зүйлийг тодорхойлно гэдгийн тулд тодорхой онлын мэдлэгийг эзэмшсэн, судалгаа шингийн ажил хийсэн, мэргэжсэн байх зайлшгүй шаардлагатай байдаг. За ерөнхийдөө амьдтын төрөл зүйлийг хэрхэн тодорхойлдог, юун дээр анхаарах уу, ямар тодорхойлох алхмууд гэдэг талаар бидний хичээл 1-2 дээр л үзсэн байгаа. За ямар нэгэн английн ажлыг явуулахад хамгийн түрүүнд цуглуулгын анхан шатны тодорхойлолт маш чухал байдаг. За тухайлбал одоо хамгийн түрүүнд ангил зүүн анги багийг тодорхойлон ангилдаг. Өөрөөр хэлбэл байгалийн нөхцөлд бол тухайн одоо сэр нургуутны хувьд, шавжийн ангийн хувьд одоо ангил зүүн хувьд баг овгийн түвшинд бол тодорхойлох боломжтой. За мэдээж одоо төрөл зүйлийн түвшинд бол зайлшгүй лабораторийн орчинд түлхүүр бичиг ашиглаад за бага төхөөрөмж микроскоп, молекуляр ашиглаж ийж мөн нарийн мэргэсэн одоо багш болон судлаачаар одоо судалгааг тухайн одоо биологийн зүйлийг хэрхэн тодорхойлох арга зүй тийм ээ заалгаад гэсэн тохиолдолд одоо тухайн судалгааны тийм ээ судлагдж байгаа зүйлийг одоо зүйлийн түвшин, төрлийн түвшин тодорхойлох боломж бол бүрддэг байгаа гэдгийг санахын зүйтэй болов гэж бодож байна. За хоёрт нь бол мэдээ том нэгжүүд ангилан тогтоосон дараа наривсан шатны тодорхойлолтыг эхлэв. Төрөл зүйлийг бол мэдээж тодорхойлох бичиг, ялган таних түлхүүр бичиг ашигладаг байгаа. За 3 дугаар алхам нь болохоор мэдээж цаашд улам наривсан судалж магаалт гэвэл одоо тухайн судалгааны ажилтай холбоотой хэвлэгдсэн ном, өгүүлэл, за бэлэн одоо боловсруулсан эрдэмтэн судлаач, ангил зүйчдийн каталог сонгоод ашиглаж болдог. Тухайлбал одоо бид одоо шавжийн судалгаа хийж байна гэвэл одоо Монгол орны шавжийн аймгийн талаар бичигдсэн Насекомын Монголи буюу Монгол орны шавжийг 11 бот зохиол байдаг орос хэл дээр. За эдгээр одоо номыг ашиглаад тухайн одоо судалж байгаа тухайн бүлгийн шавж маань одоо тухайн нутаг орны аль хэсэгт тархсан юм бэ? Хэдэн онд тархсан байсан бэ гэсэн мэдээллийг авч болдог. За мөн одоо Шинэ ухааны академийн биологи сурвалжлагын хүрээлэн дээр шав судлалын сектор, хөгтөн судлалын сектор, шуу судлалын сектор, загсны сектор гэдэг байгаа. Тухайн лабораториудад Монгол орны тухайн бүлгийн амьтдын аль орчинд тархсан юм бэ? Биологи экологийн онцлог шинж нь юу вэ? Энэ талаар бичсэн каталог сан бий ном сурвалж байдаг. Амьтны аймгийн ухагдхуун. За амьтны газар зүйн шинжилгээ ухаанд түүхэн урт хугацааны туршид тодорхой орон нутгийн байгаль цаг уурын нөхцөл зохицсон буй болсон амьтны зүйлийн хэлбэрийг амьтны аймаг буюу фаун гэж тодорхойлдог. За ургамлын аймгийн флора гэдэг тийм ээ. Өөрөөр хэлбэл фаун гэдэг ойлголтыг бас бид нэр одоо хэд хэдэн утга санаагаар хэрэгжилж болдог. Тухайлбал Пиза газар зүйн байдлаар Австралийн фаун, Австралийн амьтны аймаг, Шинэ Зеландийн фаун, улс орны байдлаар болохоор Америкийн фаун, Монголын амьтны аймаг буюу Монголын фаун гэж ашиглаж болдог байна. За тэгвэл ангил зүүн бүлгээр шууны фаун, шавжийн фаун, за өөр бас хөгтний фаун, хоёр нүдний фаун гэж байна. Энэ нэр томьёог
ашиглаж болдог байх нэ гэж ойлгох хэрэгтэй. За харин бол бид нэр бол энэ амьтны аймагт ухахдахууныг одоо хүний амьдралд нөлөөлөх байдлаар нь одоо ач холбогдлоор нь агнуурын амьтны аймаг гэж байж болно. Одоо аргал, янгэр, тийм ээ. Одоо цагаан зээр гэж Монгол орнд тарсан амьтад байна. Хөдөө аж ахуйн хортны аймаг гэж байна. Манжингийн одоо шүгүр зох, гүрлийн одоо хар зох, за чицэргний ялаа гэх юм уу тийм ээ. Хөдөө аж ахуйн хортны аймгийн төлөөлөх амьтад байна. Амьдрах орчны байдлаар хүний нарийн гэсний фаун, за синотроп буюу ахуйн орчинд гарсан шавжийн бүлэг, хотын шавжийн эколог ч гэдэг юм уу тийм ээ. За иймэрхүү ойлголтоор бид ашиглаж болдог байна. За тэгвэл зоофарк, аквариум, инсектар гэж одоо шавж үржүүлдэг шилэн савыг инсектар гэж нэрлэдэг тийм ээ. Загас үржүүлдэг савыг аквариум гэдэг бол мөлхөгч амьтан, хөгтөн амьтны үржүүлдэг савыг террариум гэдэг байгаа. Тэгэхээр ийм цохиомол орчинд үржүүлэн өсгөж байгаа амьтдын бүлгүүдийг тухайн амьтны аймагт бол оруулж тооцохгүй гэдгийг бас маш сайн анхаарах хэрэгтэй байгаа шүү. За харин олон жилийн турш одоо Монгол орн нутагчруулсан одоо амьтдыг бас одоо тухайн амьтны аймагт оруулж болно гэсэн санааг бас 3 дугаар санаагаар болгож нь илэрхийлж оруулж байна. Амьтны аймгийн шинж төлөв. Амьтны аймгийн одоо хамгийн гол ялгагдах гол шинж нь бол тухайн одоо амьтны аймгийн бүрдүүлж байгаа зүйлийн бүрдэл нь байдаг. Өөрөөр хэлбэл Монгол орны амьтны аймаг бол бас өрмөц бүтэцтэй, өрмөц одоо амьтдын бүлгүүд, амьтны зүйлүүдээс тогтсон байдаг. Тэгвэл Австрали тивийн амьтны аймаг бол бас ялгаатай. Ихэвчлэн бол уутт амьтан тийм ээ тархсан байдаг бол Монгол орны амьтны аймаг бол бас ялгагдах зүйлийн бүрдэлтэй байдаг. Онцлогтой. Ер нь бол одоо Монгол орны амьтны аймагт одоо шавжийн ангийн одоо барих заалбал одоо 13,000-аас 15,000 янзын шавжийн зүйл бол тархсан гэж үздэг бол загасны 76-аас 91 зүйл, шууны 486-аас тийм ээ 490 гаруй зүйл, за хөхтний 138 зүйл, хоёр нутагтны 7 зүйл, за мөлхөгч амьтны 22 зүйл тархсан гэж манай эрдэмтэн судлаач нараа гаргасан байдаг тоо мэдээг нь. За тэгээд тухайн амьтны аймгийн судалгаа бол тухайн нутаг орны амьтны зүйлийн жагсаалд гарахаас эхэлдэг байгаа. За мөн одоо амьтны аймгийн зүйлийн бүрдэл орж байгаа зүйлийн тоон тухайн амьтны аймгийн хэр зэрэг баялаг болохыг харуулдаг байгаа. Мэдээж одоо тропикийн бүс, Амазон мөрний сав газрын одоо за усан орчинг бол одоо загасны зүйлийн бүрдэл хамгийн их агуулсан 3,000 гаруй зүйл тархсан орчин бол мэдээ Амазон мөрний сав газар байдаг бол Монгол орн бол эрсдэс уур амьсгалтай далай тэнгисээс тусгаарлагдсан их газрын усан сантай 3 том айс амгийн гол мөрөнтэй байдаг нэг 70 гаруй зүйлийн загсал тархсан онцлогтой байдаг. За зүйлийн баялагын үзүүлэлтэнд газар нутгийн хэмжээтэй шууд холбоотой байдаг байна. Тухайлбал амьтны аймгийн өөр чухал нэг зүйл бол түрүүн хэлсэн бие даасан байдал юм аа. Өөрөөр хэлбэл унган эндемик амьтад тухайн одоо амьтны аймагт нь байгуул тухайн амьтны аймгийн харьцангуйгаар бие даасан онцлогтой гэж үздэг байна. За амьтны аймгийг одоо их газрын амьтны аймаг гэдэг ойлголт байдаг. Далай тэнгисний амьтны аймаг, за тусгаарлагдсан газрын амьтны аймаг, за үүнд нь бол одоо мэдээж арлын амьтны аймаг байж болж байна. За тусгаарлагдсан газрын амьтны тожигч нь бол байгаль нуур бас байдаг байгаа. За амьтны экологийн зарим үзүүлэлтийн доорх бүлгэлийг гарган ангилж болдог байгаа. Орчин үеийн одоо амьтны аймгийг ерөнхийд нь 3 одоо элемент хуваадаг байгаа. Дэвшилтэт элемент гэж байна. Өөрөөр хэлбэл орчин үеийн экологийн нөхцөлтэй хамгийн их тохирсон тоо тулгой их. За ареал гэдэг нь болохоор тухайн одоо амьтны дархас нутаг, дэлгэц нутгийг ареал гэж томьёолдог байгаа. За ареалд хэлэх хандлагатай зүйлүүд маань дэвшилтэт элементтэй хамаардаг байна. За тэгвэл одоо энэ дэлхий дээр байгаа амьтны аймгийн ихнийх одоо хувь нь консерватив элементэд бол хамаардаг байгаа. За консерватив элемент гэдэг нь ямар утга санааг илэрхийлж байна гэхээр оршин амьдрах экологийн нөхцөлдөг харьцангуй тэнцвэрт байдалтай байгаа амьтны аймгийн ихэнх зүйлүүд бол эндээ хамаардаг байгаа. За тэгвэл 3 дугаар элемент нь болохоор ирлект элемент гэж ойлголт байна. Өнгөрсөн цаг хугацаанд бол цэцгэлэн хөгжиж байснаа одоо орчин үед ареал нь багасж байгаа, тоо толгойн зөрж дархас нутаг нь хомигдж байгаа зүйлүүд маань ирлект элемент гэдэг ойлголтоор хамаардаг байна гэж ойлгох хэрэгтэй. За
Монгол орны амьтны амьг. За Монгол орны амьтны амьг биологи болон янз бүрийн хувьд сээр нургуутан шавжийн бүлгийн зүйлийн бүрдэл маш баялагтай гэж багш нь бол өмнөх хичээлдээр бол та бүхэнд бол хичээл орж байсан. Өөрөөр хэлбэл 13,000-аас 15,000 орчим зүйлийг шавж Монгол орнд тархсан байгаа. Гэхдээ манай энэ Монгол орны шавжийн ангилзан судалгаа бол одоо эрчимтэй хийж байгаа. За сээр нургуутнаас загсны ангийн зүйлийн тоо бол 76-аас 98 зүйл. За Цэн Даюушга Баасанжиг багш нарын Монгол орны загс гэж номон дээр бол 76 зүйл гэж тусгагдсан байдаг бол 2017 онд хэвлэгдсэн Менцэхэн докторийн номон дээр 90 гаруй зүйл бол энэ загс байна гэж одоо ангилсан байдаг. За хоёр нутагтны зүйлийн тоо бол ерөнхийдөө 6-аас 8 зүйл тархсан байгаа. За мөлхөчийн ангийн зүйлийн бүрдэл 22 зүйл. За шууны ангийн зүйлийн бүрдэл 486-аас 500 гаруй зүйл. За хүүхдний ангийн зүйл 138 зүйл гэж гаргасан байгаа. Эрдэнэсэн судлаачийн төв мэдээгээр за мэдээж хүүхдний ангийн 138 зүйлийн 65 зүйл ихэнх хувь нь бол мэрэгчдэд бол эзэлдэг байгаа. Ер нь бол дэлхийн хүүхдний ангийн бараг 60-аас 70% нь бол одоо мэрэгч амьд ордонтой буюу мэрэгчийн багийн амьтад маань бүрдүүлдэг байгаа. Монгол орны шавжийн аймгийн ангилал зүй тантан судлах багц хэрэгт цуглуул гаргах зүүн талаар багш нь хичээлийнхаа төгсгөл та бүхэнд шинэ мэдлэг олгохоор бэлтлээ. За Монгол орн улсын нутаг дэвсгэрээс гуй төлтний хүрээний шавжийн ангийн 28 багийн 193 овгийн 847 төрөлд хамаарах 14,000 орчим зүйл шахам зүйлээр бүртгээд байна одоогийн байдлаар. За мэдээж одоо энэ шавжийн аймгийн олон янз байдал байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах зөвшөөршгүй чухал үүрэгтэй. Мөн одоо эдгээрийн дотор одоо ургамлын, хөдөө аж ахуйн, амьтны мал сүргийн одоо аюулт одоо өвчин үүсгэж дамжуулдаг, хор хөнөөл учруулдаг, хортон, хор хөнөөлт одоо шавж, ойн санд одоо хөнөөл учруулдаг бүлэг бол одоо олон зүйл байдаг. Тухайлбал одоо ойн хөнөөлт шавж дотор та бүхний сайн мэддэг ойн санд одоо сувг нөлөөтэй шилмүсээр хоолдог өрөөсгөл хүр эрвэхний одоо хүрэнсэр байна, Сибирийн хүр эрвэхний хүрэнсэр байна, Яаковсны эрвэхний хүрэнсэр байна, Бээрс үлд эрвэхний хүрэнсрүүд байгаа. За бид нэр их сургуульд элсэн суралцсан тохиолдол одоо багш нь биологийн бүр нарийсгсан төвшний одоо хичээлдэр тухайн одоо бүлгүүдийн ангилал зүй, морфологи шинж энэ талаар нарийсгсан биологийн хичээлийг бол та бүхэнд бол шинэ мэдлэгээр нарийсгаж олгох юм аа. За мөн бид нэр түрүүн хэлж байсан онлын хичээлийг практикт ур чадвар эзэмших биологийн эрен дадлогыг байгалийн орчинд одоо судалдаг байгаа. За мөн одоо энэ байгаль хүний ахуй амьдралд эрэг сөрөг нөлөө бүхэн шавжийн ангийн амьтдыг зүйлийн түвшинд хүртэл таньж мэддэг мэдлэгтэй тодорхойлдог ур чадвартай байх нь нэн чухал юм аа гэсэн. За биологийн хээрийн шавжийн тандан судалгааг хээрийн нөхцөл дараах судалгааны аргуудыг ашиглаж болдог байгаа. Дистаралаар мэдээж ажиглалт тандан судалгаа хийн. За тэгээд судалгааны цэгээ сонгоно, ажиглалт үнэлт хийн, суурин судалгааны цэгээ байгуулна, төвөрийн аргаар судална. За тэгээд дараа нь дээж материал цуглуулах, лабораторийн боловсруулалт хийх, өрсөлдөнд хамгаалах зэрэг зохис үйл ажиллагаагаар тандан судалж болдог байх нэ. Одоо ингээд багш нь хичээлээ төгсөлд одоо Монгол орны одоо шавжийн аймгийг судалдаг уламжлалт ерөнхий ашигладаг арга зүйнуудыг товч танилцуулъя. За нэгдүгээрт нь тухайн судалгаа шинжилгээний зориултаар дээж материал бэлтгэх гэдэг энэ өхүүлэх тийм ээ савыг бол зайлшгүй бол бэлтгэх ёстой байдаг. Өхүүлэх савнд шаардлагадах одоо ямар үзүүлэлттэй байх ёстой вэ гэсэн зүйлүүдийн багш нь текстийн хэлбэрээр илэрхийлсэн байна. За түрүүн бас хэлж байсан тухайн одоо амьтны бүлгийг одоо тийм ээ өхүүлэх шаардлагатай бол зөв одоо хор бацыг ашиглах шаардлагатай. Монгол орны тохиолдолд этил ацетат, холоформ зэрэг одоо боцуудыг ашигладаг. За жижиг биетэй зарим төлөөлөл бүхий одоо амьтдын одоо хүрэнцрийг одоо спирт 70%-ийн спирт хадгалдаг байгаа. За шав цуглуулах багш хэрэгслийн дотор за
модны аан цав орчинд одоо тархсан шавжийг цуглуулдаг арга зүй, мөн нисдэг шавжийг цуглуулах арга зүйд энэ сурагч багц бол төгөөмөл ашигладаг байгаа. За тэгээд мэдээж сорох багчийг хэрхэн ашиглах, юун дээр анхаарах зэрэг мэдээллийн багш нар энэ дээр бас оруулж ирсэн байгаа. Та бүхэн маань хичээлийн төгсгөл бас үндсэн файлыг бас сайтд бол оруулаад өгнө. Үндсэн файлаа үзээд, тэмдэглэл хөтлөөд, за багшийнхаа энэ ярьж байгаа хичээлийг бас давтан сонсох зайлшгүй шаардлагатай шүү гэдгийг бас анхааруулж хэлмээр байна. За бид нэр бас 2017 онд ханххийн нурманд бас судалгаа, ой хөндөөл шавжийн судалгаа хийж явхад бол энэ сорогч багж бол түгээмэл бас ашиглаж байсан. За мөн одоо энэ шав судлалын одоо ухаанд одоо шавжийн бүлгүүдийг одоо хамгийн одоо судлахад түгээмэл хэрэгэлдэг одоо багш хэрэгсэлтэй ховоо буюу сачок бол байдаг байгаа. За энэ слайдн дээр бол сачокийн зураг бол харагдаж байна. Мэдээж хуурай газрын цуглуулах сачокийн одоо тийм ээ стандарт хэмжээ нь бол ялгаатай. Усан орчны сачок бас ялгаатай байдаг. За ойн нисдэг шавжийг цуглуулах, ой тэгэхээр хээрийн шавжийг цуглуулах сачокны хэмжээ бол ялгаатай байдгийг бас санах хэрэгтэй. За мөн одоо энэ эдгээр сачокийг хэрхэн өөрөө бэлтгэх вэ? Судалгааны багш хэрэгсэлтэй хэрхэн зөв бэлтгэх вэ? Бол одоо Намхатовч профессорын шавь цуглуулах боловсруулах арга зүй гэсэн номд бол бичигдсэн байдаг. Та бүхэн маань сонирхоод холбогдвол багш нь бас тухайн ямар бүлгийн шавжийг судлах гэж байгаа юм бэ? Үүнтэй хамаатай энэ судалгааны баг тохиромжийг хэрхэн хийх юм, хэрхэн одоо судалгаа ширхэг ажлыг хийх юм бэ гэдгийг бол та бүхэнд бол дэлгэрэнгүй бас хичээлээр орж болно. За багш нь 19 дугаар слайд, 20 дугаар слайд, 21 дугаар слайд бол бас Монгол орны ой тэгэхээр, хуурай гэхээр, говь зүйлийн бүс тийм ээ түгээмэл ашигладаг арга зүйнуудыг бас зургийн мэдээлэл, текст мэдээлэл оруулж ирсэн байна. За 19 дугаар слайдн дээр бол одоо майхан үрхийг хэрхэн ашиглахын, за 20 дугаар слайдд нүхэн үрхийг хэрхэн ашиглахын, за одоо энэ одоо харагдж байгаа 21 дугаар слайдн дээр байгаа тавган үрхийг хэрхэн ашиглах юм бэ? Ямар өнгийн тавг сонгох юм бэ? Мөн яаж ашиглах юм бэ гэх бүх одоо мэдээллийг бол энд нь оруулж ирсэн байна. За судалгааны техник хэрэгсэл хэрэглэхэнд юу ордог вэ? Юм оруулжид юу ордог вэ гэдэг машинууд нь бас оруулж ирсэн байна. За их хүчлэн бол бид нэр судалгааны явцад одоо шавжийн агуултай, хүүхүүлтэй, жижигвитэй гадгалыг бол 70%-ийн одоо этилийн спирт нь бол найруулсан спирт нь хийж хадгалдаг байгаа. За мөн одоо судалгааны явцад бол мэдээж судлаачд бол зургийн аппарат, за мөглөх, асуунс, одоо хүснэгт хуудас, за тэмдэглэлийн дэвтэр, за тэмдэглэх зүйл, метр, за мэдээж тухайн гэрлэн өөрөх, өхүүлэх сав, ховоо, нүхэн занга, за ямар орчинд ямар шав цуглуулах хамаарч одоо судалгааны баг тохиромж бол бэлтгэл зайлшгүй шаардлагатай байдаг гэдгийг энд нэг багш нэг бүрчлэн наривчлан бичиж оруулсан байгааг та бүхэн маань анхаарна уу. За багш нь хичээлийнхээ 3 дугаар хичээлгээ төгсгөлд за Монгол орны ойд хээрийн хээр, хуурай хээрийн шавжийг хэрхэн цуглуулдаг юм бэ? Энэ талын одоо яг өргөн хэрэгэлдэг судалгааны бага төхөөрөмжийг хэрхэн ашиглах юм бэ? Энэ талын ойлголтыг нь оруулж ирсэн байна. За ер нь бол одоо энэ хээрийн нөхцөл, за ойн, за мөн одоо хотын одоо цэцэрлэгт хүлэмж, цэцэрлэгт одоо сан, бут, сөг, за тариалангийн талбайд ер нь ховоогоор шав цуглуулахдаа бол одоо ургамлын өвч бүлэмжлэл мэдээж нөлөөтэй. За нэг удаагийн дээж авалтанд бол 15-аас 20 удаа шүүрдэх маягаар одоо судалгааныхаа дээж материалыг цуглуулдаг. За цуглуулахдаа мэдээж өглөө эрт байж болно, өдөр байж болно, орой байж болно. За бүр наривчсан биологи олон янз бүрийн судалгаа хийж байгаа тохиолдолд 2 цаг тутамд одоо судалгааны дээж материалыг цуглуулдаг. За тэгээд мэдээж сарын ихэнх, сарын дунд, сарын сүүлд одоо судалгааны дээж материалыг цуглуулдаг байгаа гэдгийг бас анхаарах шаардлага. За ховоогоор
хувийн аргаар шав цуглуулахдаа яг юун дээр анхаарах вэ гэдгээ бас наривчлаа багш нь бичиж өгсөн байна. За энэ хажуудлын зурган дээр бид нэр хээрийн төдөө аж ахуйн сургуулийн 1-р курсын оюутнууд маань биологи хичээл үзээд амжилттай бас үзэж дуусгасны дараа тухайн жилийнхаа хавар нь зуны ихэнх сард бол зайлшгүй одоо энэ байгалийн нөхцөлд очиж одоо тухайн орчны ургамлын судалгаа, амтны аймаг, сээр нургуудын амтын, сээр нургуудын амтын судалгааг хийж гүйцэтгэдэг байгаа. За энэ дээр бол манай хөдөө аж ахуйн сургуулийн тухайн үед биологийн дадлагт яваад шав судлалын хээрийн ойд хээрийн уулын хээрийн шавжин цуглуулах арга зүйд суралцж байгаа зургийг багш нь оруулж ирсэн байна. За түрүүн хэлсэн ховоогоор шүртлийн тооцоог хийхдээ хөдөлгөөн багтаа шавжтаар хийвэл тунд тохиромжтой байдаг. За хээрийн шавжийг ховоогоор цуглуулахдаа ижил биотопт 3 цаг сонгож аваад 3-5 цаг сонгоод 10 м квадраттад бол одоо 10 удаа шүртэлж хийнэ гэсэн иймэрхүү зарчмаар одоо дээж материалуудаа цуглуулдаг байгаа. За сэрүүн бүсийн шилмүст ба холимог ойн болохоор амьд организм болох амтан уурмал, бичил биетэн, агаар, хөрс, ус гэх мэт олон төлөв агуулсан биологи олон янз байдал өндөр өөр хоорондоо нэгт холбоотой олон хэсгээс бүрдсэн нарийн бүтцтэй хаалттай экосистем байдаг. Өөрөөр хэлбэл ойн сан, газрын дээрх нээлттэй эв шинж, хаалттай эв шинж, тийм ээ, ой тайг бол хаалттай эв шинжд ордог байгаа. Тэгэхээр одоо Монгол орны бараг зэрлэг амьтдын бараг 60-70% нь бол одоо яг ойн сан, ой бүхий нутгууд дарахсан тийм эмзэг экосистем болохоор одоо залуус бид нар бол судлаач нар бид нар бол хамгаалж хайрлан хамгаалах нь бол хамгаас чухал зүйл бол байгаа. За ер нь бол Монгол орны ойн сан хөнөөлж шавжаас хамгаалахын тулд тухайн хортон хөнөөлж шавжийн дарахад төрөл зүйл, бие бүтцийн онцлог, амьдралын онцлог, яагаад голомт үүсгээд байгаа энэ хүчин зүйлүүдийг судлах бол зайлшгүй шаардлагатай. За нийт эрдэмтэн Намхайд орж нарын судалгаагаар бол манай орнд одоогийн байдлаар 7 баг 56%, 168 төрөл 315 зүйлийн хөнөөлж шавж бүртгэгдээд байна гэсэн тооцоол байдаг. За хөнөөлж шавжуудыг хоол ижлийн байдлаар бас ангилдаг байгаа. Ксилофаг буюу модлог эдийн хөнөөлж шавж 142 зүйл, филофаг буюу навшилмэс хөнөөлж шавж 136 зүйл, иризофаг буюу үнцээр хоолгох хөнөөлж шавж 18 зүйл, карфофаг буюу өр бургацсан хөнөөлж шавж 19 зүйл манад дарахад байна гэсэн ийм ангилсан судалгааны дүн бол байна. За ерөнхийдөө энэ ойн хортон шавж, ойн хөнөөлж шавжийг мод ойн санд учруулж байгаа хөнөөлөлсөн шатгаалаад физиологийн хөнөөлт, техникийн хөнөөлт гэж ангилдаг байгаа. Мөн анх дахь хөнөөлт, хоёр дахь хөнөөлт гэсэн томьёол байдаг. Мэдээж модны навч шүлмүсээр хоолдог, физиологийн сулруулдаг бүлгийг бол анх дахь хөнөөлт буюу физиологийн хөнөөлт шавж гэж томьёолдог байгаа. Энд нь бидний сайн мэддэг өрөөсгөл хөрөөрөөхөө, сибирийн хөрөөрөөхөө зэрэг хортон хөнөөлт эрвээхнүүд ордог бол техникийн хортон буюу модны модлог эдэр хооллогч хортон шавжинд одоо бидний сайн мэддэг ивэрц зох буюу зэрэмбацид, шүүр өчүүд зох гөрклонид, мүлгүүр зох буюу бупрестидийн овгийн зохууд маань техникийн хортонтой ордог гэдгийг бас анхаарах шаардлагатай. За энэ зурган дээр бол одоо ой өнөөлж шавжуудыг цуглуулах нь бид нар ашигласан одоо хэд хэдэн голлох арга зүйг багш нь оруулж ирсэн байна. Тухайлбал одоо модлог эдшт хийгээд ойн навшилмүсийн хортон гэлрүүлэхийн тулд одоо модны гол ишгийг дөргөх мөчрийг сэгсрэх гэж арга байдаг байгаа. За энэ аргаар бол одоо мэдээж модны доод дэлгэц дэвсээд модыг дөргөх хэлбэрээр одоо тухайн модонд хөнөөлж шавжийн ямар төр зүйл байгаа юм бэ, ямар тоо толгойтой байгаа юм бэ гэдгийг одоо гаргаж ирдэг үндсэн аргуудын нэг бол байгаамаа. За хойнол шавжийг тодорхойлох үндсэн аргууд нь мэдээж сачок буюу шүүрүүлийн аргаараа шавжийг цуглуулдаг. За энэ аргын талаар багш нь хичээлийн ихэд бол дэлгэрэнгүй бол тайлбарч ирсэн байгаа. За хойнол шавжийг судалсан бидний бас шинэлэг авч хэрэгжүүлсэн аргад феромон үрхээр шавжийг цуглуулах арга байгаа. Бид нэр хүчлэн ханхын нурууны, сибирийн хөрөөрөөхөө, өрөөсгөл хөрөөрөөхөө феромон түрхийг ашиглан эргэчин шавжийг намрын үлрэл цуглуулах
аргыг ашиглаж байсан. За энэ зурган дээр бол одоо мэдээж майхан үрэх, за наалдуулагч дээр тэр феромоныг тавиад энэ дээр маань одоо шөнийн идэвхтэй, өдрийн идэвхтэй ирвэхнүүд, тухайн зүйлийн эргэжин ирвэхнүүд эсэн ирээд тэдгээр энэ аргаар одоо тухайн орчинд ямар төр зүйлийн хөнөөлт ирвэхэд гаргасан юм бэ гэдгийг бол одоо гаргасан судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн байгаа. Даалт барилга хөнөөлж цуглуулах аргад нь бол мэдээж тухайн одоо жилийн одоо тийм ээ хортон хөнөөл шавж маань өвөлжөхтэй хөрсөн давхраад орсон байж болдог, мөн хор бодис цацах үеийн тийм ээ үеийн төлөв байдлыг тандан судлахад бол одоо энэ даалт байрлал хөнөөл шавж илүүр цуглуулах аргыг ашигладаг байгаа. За зурган дээр бол бид нэр Богдхон уулын их тэнгэрийн аманд одоо бас хөнөөлт шавжийн одоо өвчлөлийн байдлыг судалгаа хийж байгаа зургийг багш нь бол оруулж ирсэн байна. За энэ слайдн дээр болохоор бид бас ой хөнөөлт шөнийн идэвхт одоо эрвээхийг одоо цуглуулахдаа өргөн ашигладаг гэрлэн урхийг хэрхэн ашигладаг юм бэ? Энэ одоо гэрлэн урхиар тухайлбал Сибирийн өрөөсгөл хэрвээ хэзээ хөнөөлт эрвээхний гэрлэр хялбархан татагдж ирдэг онцлогтой тулгуурлан тухайн нутаг орон газар нутагт энэ хөнөөл шавж тархсан юм уу гэдэг бас тодруулах судалгаа шилжээний ажлыг хийж гүйцэтгэж байсан. Энэ дээр бол одоо тухайн одоо ургаан мотонд энэ өдрийн цагт бол гэрлэн урхийг бол тийм ээ цэнэглээд ингээд тавьждаг. Тухайн судлаач маань одоо маргааш нь ирээд одоо энэ гэрлэн урхийн дагуу одоо энэ доотлын савлуу одоо ирвэхэнд унаад байдаг. Тэгээд ингээд судалгааны үнд одоо материалыг одоо авах боломж юм. Гэрлэн урх маань одоо энэ багж маань бидэнд гаргаж өгдөг онцлогтой. За ингээд багш нь 1-р хичээл, 2-р хичээл, 3-р хичээлээр амьд биеийн үндсэн шинж, амьтны одоо бүлгүүдийн ангилал, амьд организмын ангиллалын талаар, мөн одоо амьтны одоо бүлгүүд ангилсан судалгааг хэрхэн хийдгийн талаар, за биологийн олон янз байдал, амьтны харилцан үйлчлэлийн хэлбэрүүд, амьтан боо орчны талаарх ойлголтыг та бүхэнд хүргэлээ. Тэгээд 1-р хичээл, 2-р хичээл, 3-р хичээлээ батхан дахин уншаарай, сонсоорой, наривчлан судлаарай. За амжилт хүсье та бүхэнд.